багш нартайгаа ихлээр багш нь мэнтлээ. За багшийг харна шүү. За буулангууд амрыг ирээ гэж хэлсэн шүү. За. За яг бод. Яг одоо эрхэм сурагч нарын амрыг ирээ. За мундаг. За боломжтой. Багш нь бол одоо ингээд Монгол улсын одоо хил хамгаалах байгууллага үүсэд 13 жил үр гүйцэтгсэн хошууц цолтой юм хүн байгаа. Одоо хамгаалж байгаад одоо Солонгос улсад ирсэн хүн байна. За өнөөдөр багш нар нь хүүхдүүд түүхийн хичээл өгч байна. Дэлхий дээр ер нь нийт хэдэн улс орн байдаг вэ? За хэд 163. За гоо 210 гаруй гэсэн. Нийт бол ер нь дэлхий дээр бол 195 улс орн байдаг юм байна. За мундаг ор. За дараа нь Америк тийм. Дэлхий. Томор. За мундаг харцгаая те. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ үү те? 9 бэлэг. За 9 бэлэг мундаг шүү. За эхийнхэн дээр өвлөн эх шүү дээ те. Исүхэ Баатар өвлөн эх хоёрын одоо хамгийн том хүү болж ууган хүү болж мэндэлсэн байх шүү. За татаравтаа тулалдаад байлдаад дийлээд за ирэх замдаа Тэмүүжин гэдэг нэртэй одоо тийм баатрыг одоо барьж ирсэн байгаа байхгүй. Тэгээд яг барьж ирэхэд нь одоо Тэмүүжин өвлөн ихээс одоо яг төрж байсан учраас Тэмүүжин гэдэг нэр өгсөн байх нэ. Тэр баатрын нэрээр Татар аймгийн тэр мундаг баатрыг барьсан тэр үний нэрээр одоо Тэмүүжин буюу одоо Төмөрчин. Тэмүүжин гэдэг маань Төмөрчин гэдэг утгатай юм байлаа шүү. Үлдсэн аймагуудаа бүгдийг нийлүүлсэн байна шүү дээ. Бүгдийг нээжлээд 1206 онд их Монгол улсыг байгуулсан байна. 1227 он хүртэл дэлхийн ихэнх улсыг одоо эзэлсэн байх нэ. 1227 онд шүү. За тэгээ 1227 онд эзэлж явсаар байгаа одоо 1227 онд биш тэгээ Тангууд улс гэж ямар улс байсан бэ тухайд мэдхөө. Тангууд улс. Хулангийн одоо ан хийж явсан. Хулангийн ан. Хулан гэдэг маань ямар амт юм бэ хөлтөө те. Мориноос унаад ерөөсөө маш их гэрэл аваад тэгээд 66 наснда одоо Чингис хаан маань өөд тэнгэрт тайлсан байх нэ. Хаан залгамж одоо хаан ширээг одоо залгамжиж авсан байх нэ. За тэгээ өгөөдөөс хойш бол ингээд тэр нөгөө Тангууд улсыг бол ерөөсөө дэлхийн хөрснөөс бол бүгдийг наачиж одоо бүгдийг цэвэрлээд эзэлж авсан байх нэ. Ном зохиол дээр одоо Чингис хааны тухай одоо гарсан байдаг аа. Тэгэхээр манай хүүхдүүд маань өглөөлн залгуулж, зааж, сургаж ингэж явах учиртай шүү. За юу хүүхдүүд. За тэгэхээр түүхээ маш сайн судалж сурах нь одоо Монгол хүний одоо үүрэг шүү. Тэрийг сайн бас бодож яваарай минь хүүхдүүд. Түүхийн хичээл болоо. Яг Чингис хааны тухай өгнөгөл энэ түүхийн музейд одоо манай Чингис хааны тухай Монголын түүхийн тухай маш их байдаг учраас бүгдээрээ Солонгосоос Монголыг хараад энэ музейд ирсэн байна. Өөрийн улсын үеийн таахгүй юу. Тэгээд 10 хаадыг дамжсан энэ түүхтэй маань байгаа. Энэ хоёр музейд кино үзэж үзсэн байна. Энэ музейг ойлгоход хамгийн амархан байна. Тэгээд ийм газар. Солонгос улсын хамгийн аюул хүрсэн үед нь энэ хаалт Солонгос улсын одоо тусгай тогтнолыг хамгаалж ирсэн арга гэж үздэг учраас Солонгос хүмүүс энэ аргалыг одоо маш дээдлийн хүндэж хайрлаа. Хүмүүсийн одоо хүч хөдөлмөр цогцсон шинжлэх юм байна. Яг манай Монгол улстай холбоотой бүгдээрээ Солонгосоос Монголыг хайж байна. Бид яасан бах нь Монгол зэргүүдийн Монгол дайчдын найралт нь байнга үлдэж ирсэн байна. Монголын нэг элчийг Солонгос зэргүүд одоо уурдаад явах замд нь өнөөснөөс болоод монголчууд маш ихээр уурдаж хэлнээр өөрөөр ингэж одоо байнга тоон зан Далайгүй улс учраас далай тачих боломжгүй гэж үзээд энэ хамаа арал руу орж иж одоо шинээр ордноо байж зүрхэн зөөштаа. Тэгээд загаад Монголын дайралтаас судаад хамаа арал дээр цоо шин өөрийн улсынхаа нийслэл орж шинээр байж Монголын дайралтаас судаж ирсэн ийм бүхтэй газар байна. Бид өнөөдөр энэ Солонгосоос Монголыг хайрлах маань яг энэ солонгосчуудын Монголын дайралтаас зогсож оршин тогтножсэн Бөрөөгийн нийслэл болох энэ орчин дээр очиж үзсэн. За ингээд хайрлаад бас хамгаалалтуудыг байсан тийм ээ. Энд далаа гатсан гэсэн дээр
Тэгээ Франц тэгвэл мэдээж одоо ингээд бас нэмтийн өгсөн бүх соёлын профессионал газруудыг ингэж орж ирээд үздэг. болохоор гаталж чадаагүй байх нь шүү дээ. Тэгээ хоёр дахь дайралт маань яасан бэ? Арай илүү ингэж өргөн газар нутгийг хамарч яваад ингэж ээгүй хүртэл явсан бол цээгүүгээс дахиад цаашаа. За тэрний дараагийн дайралт нь дахиад газар нутгаад хийсэн. Ер нь бол Солонгосын газар нутаг яасан бэ нөхдүүдээ? Эзлэгдэж эхэлж ийсэн байна тийм үү? Хаантан ямар шийдвэр гаргасан гэсэн ард иргэдэд хамгаалахын тулд улс их орныхоо тусгаар тогтнолыг авч үлдэхийн тулд биднэрт Монгол баатруудаас зүхтах ганцхан боломж байгаа нь ханган арал. Яагаад гайхалтай биш гэж үү? Манай Монголын одоо баатрууд. Оо. Тийм ш ном сумна гэж. Та нэг зүгээр ярьж байгаа нарт нь өөр зүгээр. 우영아 일로 오세요. 야스만 이хээр нөгөө 연지 잠깐만요. Монголчуудтай эвлэрэлтэн найрамд гэсний дараа газар нийслэлээ эргээд одоо хуучин байсан Шиньян гэдэг газар руу шилжүүлсэн байгаа. Шилжүүлсний дараа яасан гэхээр энэ нөгөө ордон одоо зөндөө барилга байгууламж бүтээн байгуулалтууд үлдсэн байгаа шүү дээ. Энэ бүтээн байгуулалтын дээр юуг авчирч юуг үлдээсэн гэхээр хамгийн чухал ном судруудыг үлдээсэн. Гэтэл тийм хүмүүстэй. За тийм учраас тэр бол Игүн гэдэг эрдэмтний нэр байгаа. Тэр Игүн гэдэг эрдэмт яасан гэхээр бүр дараа нь маш олон зуун жилийн дараа Франц улсын түүхийн музейд тэр үед алга болсон шатаж устсан бүх одоо энэ нөгөө ном судрных нь нэгэн хэсэг нь Францын музейд хадгалагдаж үлдсэн байдгийг олж мэдээд тэгээд Солонгос улсад иргэн авчирсан ийм түүхтэй. Тэр үед Франц цэргүүд нөгөө нэг нэг одоо хэлбэр орсон байсан. өөрснийхөө хүслүүдийг бичиж тавьсан байгаа. Тэр эндээс харахад бүгдээрээ улс их орны тусгаар тогтнол ямар их үн цэнтэй, ямар их үн цэнээрээ олддгийн тийм нүр их хөдөлмөрөөр түүхээр өнөөдөр ингэж одоо тусгаар тогтсон зэрэг чөлөөтэй оронд амьдарч байгаа юм бэ гэдгийг бас дахин нэг сануулсан ийм наамуу буюу мод байлаа. 이거 귀마개 어디 갔어요? 근데 진정만 아까 제가 Солонгосоос газар нутаг байдаг болохоор одоо яадаг гэхээр далайгаа ингэж нөгөө маш их хэмжээний хайрах, чулуу, эс, цемент авчирж ингэж далайн усыг ширгээж их газрыг гаргаж авдаг байхгүй юу? Тэгээ бид нар сая наашаа Канган арал руу гарч ирэх анзаарахдаггүй том далай галж гарч ирсэн юм шиг анзаарахдаггүй байгаа нь тэр том далайгаа их газар болгоод одоо бол ингээд нөгөө замтайгаа холбоод яг Инчэн хотынхоо нэг хэсэг шиг ингээд болцсон. Одоо нураалгах болцолтойгоор Монголд Солонгос улстай найрамдлын гэрээгээ байгуулж исэн байна 1270 онд тийм ээ. 1231 онд анх баригдсан ордон гэсэн үг ахна штэ. Яг хотынхын нийслэлсэн. Тэгээ 1231 оны яг тухайн үеийн хийцээрээ хадгалагдаж үлдсэн байгаа учраас одоо бүгд яг өөрснөө нүдээр явж харъя тий. Дайны тагт 800 жилийн түүхтэй ордон байна хүмүүс те. Нөгөө бүр юм байна. (1782) онд энэ ордныг юу болгосон гэхээр улсын одоо хаадын зэрэглэлийн нууцын зэрэглэлтэй бүх түүхэн ном судрыг энд хадгалдаг одоо төв одоо номын сан гэх юм одооныхоор тийм ээ. Номын сан болгосон ийм ордон байгаа. Бүгдээрээ тэ дотор нь ороод бас харъя те түүхийн. Энэ нөгөө төрөний түүхүүдийг ингээд яг бичээд
Ямар газар гинэ? 오, 잘했어요. 왜 단으로 많아? 미니 과자 뭉뚱이 놓치고 돼. 어이 등 좌서. 자 얘가 알아서 쳐왔대요. 알아서 쳐왔. 알아서 쳐왔. 내 거일. 거일. 오로 도루. 내 거일. 오로 하다가 내 거일. 자 허셔. 내 거일. 오로 도루. 옥샤가 넥 거일 디그래. 오로 도루. 자 대신이 나면 타다서. 오로 도루. 다음 쪽으로가. 더더 네. 자 성공된 것. 옥두가 노래 넥 거일. 다시 열어. 오로 도루. 자 자다가 도루. 자가 또. 아 bedno 옥두대. 앙칼. 와스 부그래. 자, 고그래. 고그래, 이시지, 가라쳐. 턱! 자, 열어. 고그래. horta. 가라쳐. 턱! 진저! 천정 고그래! 고그래. 만딱. 자, 만딱. 잘했어. 자, 이렇게 막 들어올 때, 막 이러게. 자. 상일이 너 덕분에 땡! 고! 아! 야, 흔들었어. 자. 연기. 스레. 자. 오. 자, 적셔라. 오. 샤. 자. 오. 자, 고로. Октод гүйжрээд барин дорн заяа. Тэгээд гараачих. Тэгээ аюулаа. За соноо шүү. Одоо үржээрээ соноо. Нэг. За гүгрээ. Бус. Гүгрээ. За. За, үрж. За, гүгрээ. Гараа цохороо. 자, 인가 오르샤가 봐줘. 자. 헙!
Хоп. За мундаг. За ганцаараа хунжаасаа хээ. За jump. Хоп. Оо мундаг. За энэ. Энэ. За энэ. За иш. Хоп. Мундаг. За. Аяг дураасаа саар шүү. Хоп. Мундаг. За энэ. За мундаг. Хоп. За дураасаа саар шүү. Хоп. Хоп. За энэ. За дураасаа саараарай. Хоп. Соп. Хоп. За энэ. Өгөлтөр төрүүллээ.